Ажил үйл соргил жамжилт бүтээл авчирсан нэгэн оныг үдэж түүх юм бас нэгэн шинэ хуудсыг бид удахгүй нээх гэж байна. Энэ мөчөд амжилт ололтон хамтдан дүгнэн цагнэцгээе. Энэ 20 жилд монголчууд нэгтлэн бодох бүртгэлийн хуулийн анхлан баталж, олон улсын стандартад нэгдэж, мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг нэгтлэн бодогчдорыг нэгэн бэхжүүлсэн нь онцолж хэлэх хамгийн том ололт юм. Монгол улсын засгийн газрын эдийн засгийн өсөлтийг дэмжих хуулийн орчин сайжруулж, орон сууцжуулах хөтөлбөр татварын багц шинжилэл, компани засаглалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ажлыг хэрэгжүүллээ. Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж зэсийн баяжмлан экспортлж эхэллээ. Чингис бонд хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам дэд бүтцийн байгууламжууд араараасан ашиглалтанд орж үн тогтворжуулах хөтөлбөрөөр инфляцийг хазаарлаж чадлаа. Монгол улсын сангийн яам бүртгэл санхүүгийн хөгжлийг олон улсын жишгт нийцүүлэхээр нэгтлэн бодох бүртгэл аудит татварын багц хуулийн шинжилгээг хийж өрийн удирдлагын хуулийг шинжилэн батлуулахаар ажиллаж эхэллээ. Сангийн яамны нэгтлэн бодох бүртгэлийн газар аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах E-баланс программыг улс орон даяар нэвтрүүллээ. 2013 он татварын орчин цахимжсан жил. Татварын цахим төлбөр тооцоо татварын цахим мэдээллийн шинэ систем ажиглалтанд орлоо. Цахим мэдээллийн шинэ систем нэвтрснээр татварын бүх тайланг онлайнаар илгээх, баталгаажуулах, татвар төлөлт, татвар төлөгчтэй харилцах, лавлага, тодорхойлолт, татвар төлөгчийн бүртгэлийг цахимаар хийх, тоон гарын үсгийн системтэй холбох боломж бүрдэж байна. Үндэсний татварын албанаас гаргасан бас нэг шинэ үйлчилгээ. Энэ бол татвар төлөгчдөд зориулсан ухаалгаар үзсний MTA application. Энэ нь татвар төлөгчийг мэдээлэлээр хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цахим тайлангийн хэсэг гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо Хонконгийн үнэт цаас фьючерсын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, зах зээлийн ил тод шударга байдлыг хангах, үнэт цаас төлбөр тооцоны үйл ажиллагааг хянах, мэрэгжлийн оролцогчдын үйл ажиллагааны зохистой байдлыг ханган төлөвшүүлэх зорилго тавьж байна. Хамтын ажиллагааны эхлэл болж Кастадион үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Төрийн өмчөт үйлдвэрийн газруудын эрсдлийн аудитыг шинээр хийж эхэлсэн жил. Үндэсний аудитын газар аудитын тайлангийн оноос улсын хурлын банкын хороогоор хэлэлцэн баталж байхаар боллоо. Тус хамт олон 2014-өөс 2016 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан амжилттай ажиллаж байна. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын 5 дугаарыг хурлаар сонгогдсон удирдах зөвлөлийн анхны хуралдаан 2013 оны 1-р сарын 3-ны өдөр болж Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр Баян Монхийг сонгож гүйцэтгэх захирлаар Чой Чимэт сүрэн улиран томиллоо. Удирдах зөвлөлийн хурлаар 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж Улаанбаатар хот болон бусад орон нутгийн салбарууд 4-ийн дагуу удирдах зөвлөлөн шинээр сонголоо. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт шинийг санаачилж бүтээлчээр ажилласан жил. Бид 2013 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын зөвлөл, аудитын хороо хамтран хамтдаа шиди аян зохион байгууллаа. Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад оролцогч оюутнуудад онлын мэдлэгээс гадна багаар ажиллах чадвар, санхүүгийн тайланд шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргах, татварын орчинд ажиллах шалгуур тавьж дүгнж эхэллээ.
Мэрэгсэн нэгтлэн бодогч сонин Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын сэтгүүлийн бүтэц агуулгыг шинжиллээ. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтанд ёс зүй, мэрэгжлийн үнцэн, мэдээлэл технологийн ур чадвар хичээлүүдийг нэмж, мэрэгжлийн англи хэлний сургалт компани засаглалын сургалт явуулж эхэллээ. Монгол улсын ерөнхий аудитор Занга тэргүүтээ үндэсний аудитын газрын удирдлагууд институтад зочилж аудитын салбарт тулгамдсан асуудлууд, улс орны эдийн засгийн асуудлаар санал солилцлоо. Олон нийтэд зориулсан санхүүгийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбай зохион байгууллаа. Үүнд анхан шатны сургалтын төвүүд, ихтэй сургуулиуд, програм хангамжийн компаниуд, аудитын байгууллагууд зэрэг 50 орчим байгууллага оролцлоо. Монголын нэгтлэн бодогчид бүгд нарийнх Солонгос улс, Хонконгийн мэрэгчлийн нэгтлэн бодогчдын институтад зочилж, сургалтад хамрагдан үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар Монголын мэрэгчлийн нэгтлэн бодогчдын институт, Хонконгийн институттай хамтран ажиллах эхлэл тавигдлаа. 2013 оны эхний ягц жилийн байдлаар улсын хэмжээнд 3153 мэрэгчлийн нэгтлэн бодогч, 471 аудитор, 104 аудитын компани тавилаа. Аудитын компаниудын засаглалыг сайжруулах, компани тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс компани засаглал ба аудитын тогтолцоо сэдвүүд үндэсний семинар төр засгийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Сангийн амны гэрээгээр шинэ стандартуудыг орчуулж эхэллээ. Монгол улсад нэгтлэн бодогч бэлтгэж байгаа өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар их дээд сургууль, боловсрол, шинжилгээ ухааны яамны мэрэгжилтнүүдтэй хамтран нээлттэй форум зохион байгууллаа. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт олон улсын ACCA байгууллагатай хамтран ажиллах санамж зөвшөлт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд Монгол улсад чадварлаг нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгжилтэн бэлтгэх, тэднийг ёс зүйн болон засаглалын стандартуудаар хангах, санхүүдэх олон нийтийн ашиг сонирхлыг дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Мөн түнчлэн олон улсын ACCA байгууллагатай хамтран ирээдүйн санхүүгийн манлайлагч сэдвийн дор нээлттэй форум зохион байгууллаа. Уламжлалт ажлууд амжилттай хэрэгжилээ. Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны жилийн тайлангийн хуралд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт гишүүн байгууллагын хувьд жилвэр оролцдог. Монгол улсын авиат багш санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх профессор Жамингийн Нэмсүрэнгийн нэрэмжит нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиад. Оюутны эрдэм шинжилгээний баг хурал. Салбарын дарга нарын зөвлөгөөн 2013 оны 5 дугаар сарын 2 мэрэгсэн нэгтлэн бодогчдын эрх олгох шалгалт. Тангар өргөх ёслол 2013 оны 7 дугаар сарын 5 мэрэгсэн нэгтлэн бодогчдын спортын тэмцээн өвөр хангай 2013 оны 6 дугаар сарын 29 аудитын байгууллагуудын дундах спортын тэмцээн 2013 оны 10 дугаар сар бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнууд та бүхний хөдөлмөрийн үр шимээр улс орны эдийн засаг бизнесийн хөгжлийн төлөв байдал тодорхойлогддог. Тиймээс улс орны хон хөгжлийн төлөө ур чадвар ухаанаа улам илүү шингээж хүчээр дайчлан ажиллацгаая. Та бүхэндээ бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны өдрийн баярын мэнд хүргэж бүтээх их үйлсэд тань сүн цацал өргөё.